Шөнийн кафе. Гүн шөнийн цаг кафед ганц өвгөн үлдэжээ. Тэрэ чийдэнгийн гэрэл туссан модны сүүдэрт суулаа. Өдөр нь гудамжинд тоос ихтэй харин үдшийн хар чийг шороог дараад басгүй нам гүн болчих тул оройг энд өнгөрөөхтөн тэр дуртай. Өвгөн хэдий дүлийч нам гүмийг тов тодорхой мэдэрнэ. Кафений хоёр үйлчлэгч өвгөний халамтсныг мэдэж байлаа. Өвгөн байнгын зочин боловч хэтрүүлэх юм бол мөнгөнд төлдөггүй тул зөөгчд тэрнийг харуулдацгаана. Өнгөрсөн 7 хоногт амийн хорлохыг оролдсон гинлээ. Гэж нэг нь хэллээ. Яасан юм бол? Цөөхөрж гүйдсэн юм байх оо. Юунд ч биш. Чи яаж мэдчихвэ? Цаадах чинь их баян хүн. Хоёр зөөгч гол хаалганы дэргэдэх бяцхан ширээний ард салхинд навчсан үл мэдэг хөдлөх модны сүүдэрдэх өвгөний тухалснаас бусад ширээн хоосон тавцан руу харан сууцгаажээ. Сэргээр бүсгүй хамт гудамжаар явж өнгөрлөө. Гудамжны гэрэлд захан дээрх зэс тэмдэг нь гялс хийлээ. Бүсгүй нь толгой нүцгэн хоцорчихгүй хичээн гүйх шахна. Эргүүл баригдах нь дээ гэж нэгэн дуурлаа. Тух баригдсан ч яах вэ? Цаадах чинь сансандан хурж. Энэ гудамжнаас л түргэн гараасаа эргүүл ихэн дээр өөрөө яваад орчих нь дээ. Энүүгээр өнгөрөө 5 хурамч болоогүй юм шүү дээ. Сүүдэрт суугаа өвгөн хундагаараа дийж цохин жингэнүүллээ. Хоёр зөөгчийн залуутар нь явж очлоо. Танд юу хэрэгтэй вэ? Өвгөн түүн рүү харснаа дахиад шаарц гэлээ. Согтон шүү дээ та гэж зөөгч хариуллаа. Өвгөн халзаж ширтсээр байлаа. Үйлчлэгч орхиж явлаа. Энэ шөнжин суух нэ гэж зөөгч нөгөөдөгтөө хэллээ. Бүр нүд анилдаад байна. 3-аас өмнө хэвтэх заяа байхгүй юм аа. Өнгөрсөн 7 хоногт наадах чинь үгсэн бол дээр байж. Зөөгч лангуунаас лонготой шарз цэвэр дийц аваад өвгөний ширээ рүү очлоо. Тэр дийцэн тавиад хундгыг дүүргэлээ. Та өнгөрсөн 7 хоногт үгсэн ч болоосай гэж зөөгч дүлийд хэллээ. Өвгөн хуруугаараа дахиад нэм гэлээ. Зөөгч өвгөний өмнө хураагдаад өндөрсөн дийзнүүдийн дээдх рүү хундганаас бэлтгэл хийчихлээ. Өвгөн баярлаа гэлээ. Зөөгч лонхон аваад лангуу руу буцлаа. Тэгээд дахин жижиг ширээндээ очиж суулаа. Цаадах чинь согтчих чи. Шөнө бүхэн л согддог шүү дээ. Гэхдээ ер нь амийн хорлох ямар шалтгаан байсан бол хаанаас мэдэх вэ? Яасан гэдэг үлээ? Дүүжилсэн. Хэн салгаж авсан юм бала? Ач охин нь гэсэн. Яах гэж дэрв? Хойдохтон санаа зовсон гинлээ. Үгүй энэ ер нь хэр баян хүн бүдээ. Маш баян. Энэ лав найтай биз. Тэр наашгүй. Энэ одоо хайрдагч болоосай. 3-аас өмнө хэвтэн гэдгийг үзэхгүй нэ. Ийм ч ажилтаа зуралдах гэж дээ. Гэхдээ сайхан байгаа болоод л суугаар гэжтэй. Өвгөн ганцаараа уйддаг биз дээ. Харин би бол ганцаараа биш. Эхнэр маань орондоо хүлээж байгаа. За тэр чигсэн хизээ нэгэнтэй эхнэртэй л байсан дөө. Одоо энэ эхнэрээр яах вэ? Тэгж хэлэх хэрэггүй дээ. Эхнэр нь байсан бол дээр байхсан ч юм билүү? Ач охин нь өвгөнийг харж ханддаг юм. Мэднэ. Чи өөрөө хэлсэн шүү дээ. Олсноос тэрнийг салгасан гэж. Зата энэ үн шиг л өвгөртлөн амьдрахгүй юмсан. Энэ өвгцүүлийг харахаар бүр дургүй хүрэх. Бүгдээрээ ч тийм биш шүү дээ. Энэ өвгөн тун чамбай хон. Уухтан дуссалж арих асгахгүй. Бүр өнөөдрийг шиг согтуу үедэн ч тэр шүү. Үгүй харалдаа чи. Даад харахаас ч дургүй хүрч. Түргэн явдаг болоос. Бидний шиг амьд зуулагтай бас энэ хүнд падлын алга болтойдог.
өвгөн хундганаасаа нүд салгаж эхлээд талбай нөгөө булан руу дараа нь зөөгчд рүү харлаа. Дахиад шарц гэж тэр хундга руу ганцхан хэллээ. Гэр рүүгээ яарч байгаа зөөгчд тэн рүү дахиад явж очлоо. Гүцээ гэж муухар хүмүүс гадаадынхан болон согтун хүнд ханддаг шигээр хэллээ. Одоо дахиад ганц чундаг өгөхгүй. Хааж байна штэ. Дахиад нэг гэж өвгөн хэлнэ. Үгүй хаалаа. Зөөгч ширээний булан гарчинган тоолгой сэгсэрнэ. Өвгөн босч дийснүүдийг яаралгүйхэн тоолоод халааснаас ширэн дөрөвч гаргаж шарзныхан үнийг өгөөд цайны мөнгөнд хагас цос үлдээлээ. Зөөгч араас нь харж байна. Өвгөн тун ч өндөр настай бөгөөд үл мэдэг ганхалзах боловч бардамхан алхана. Цаатгайгаан дахиад нэг жаахан суулгачихгүй яасан юм бэ? Гэртээ яраагүй нэг нь ингэж асуулаа. Тэд цонхны самбаруудыг хааж эхэллээ. Хоёр хагасч болоогүй юм шүү дээ. Үгүй харж унтмаар байна шүү дээ. Ганц цаг ямар ялгаа байна? Миний хувьд тэрнийхээс илүү ялгаатай. Цаг гэдэг хүн бүхэнд адилхан цаг. Чи бас яг өвгцүү шиг ярьж байна. Нэг шил юм аваад гэртээ ууж болох шүү дээ. Энэ бол шал өөр зүйл. За тийм дээ. Гэж гэрэлсэн залуу зөвшөөрлөө. Тэр шудраг ус байхыг хүссэнгүй. Тэр ердөө маш их яарч байлаа. Хөөе чи ингэхэд ердийнхөөсөн эрт тарихаас айхгүй байна уу? Чи намайг гомдоох гээ юу? Үгүй найз минь зүгээр тоглосон юм. Үгүй гэж яарч гоо залуу хэллээ. Тэр цонхны доод хаалтыг түгжиж өндийн цэх болж зогсоод итгэлцэл, бүрэн итгэлцэл хэлээ. Чамд залуу нас байна. Итгэлцэлж байна. Бас дээр нь ажил байна гэж арай Ахмад зөөгч хэллээ. Хүнд өөр юу хэрэгтэй юм бэ? Харин чамд юу дутаад байгаа юм? Надад зөвхөн ажил байна. Надад байгаа юм бүхэн чамд бий. Үгүй надад хизээж итгэлцэл байгаагүй. Харин залуу нас маань өнгөрч хөлөө. Алё, битгий зүгээр зогсоод бай. Дэми юм чалж байгаа бол хаацгаая. Харин би бол кафед суух дуртай гэж Ахмад зөөгч нь хэллээ. Би бол гэр рүүгээ яардаг хүмүүсийн нэг, шөнөөр гэрэлгэгээ хүсдэг хүмүүсийн нэг. Түргэн хайж унтмаар байна. Бид ч тэгээд тэс өөр хүмүүс юм дөө гэж Ахмад нь хэллээ. Тэр явхаар хувцсан өмсчээ. Ярианы гол нь их нэртэн итгэдэг юм уу? Залуу байх таанч биш, аль аль нь гайхамшигтай л да. Шөнө бүхэн кафегаан хаамааргүй санагддаг юм. Учир нь хэн нэгэнд энд байх хэрэгцээ тун их байдаг юм л да. Вэ чи юу ярина вэ? Уучны газрууд шөнжин ажилдаг шүү дээ. Юу ч ойлгохгүй юм да чи. Энд кафед цэвэр цэмцгэр байдаг юм. Гэрэл нь тод. Гэрэл гэдэг маш чухал. Дээр нь моднес өдөр байна. За сайхан амраарай гэж залуун дугарлаа. Сайхан амраарай гэж нөгөө нь хэллээ. Гэрэлийн унтраанган тэр өөртөөгөн үргэлжлүүлэн ярьсаар байлаа. Гол нь мэдээж гэрэл, гэлээж бас цэвэрхэн цэмцгэр тухлаг байх хэрэгтэй. Хөгжим энд хамаагүй. Мэдээж хөгжим огт хамаагүй. Аарны лангууны дэргэд сэтгэл төвшин зогсох боломжгүй. Харин ийм цагаар өөр хайчгч газаргүй бол яах вэ? Юунаас нь тэгээд эмээгээвэ? Айх эмээгт чи зовлон нь байгаа юм биш л дээ. Юу ч биш энэ л түнд тун танил зүйл билээ. Бүх юм юу ч биш. Хүн өөрөө ч юу ч биш. Гол нь энүүнд л байгаа юм. Гэрлээс өөр, заавас цэмцгэр байдал, эмх цэгсээс өөр юу ч хэрэггүй. Зарим хүмүүс энүүнийг насан туршдаа анзаарахгүй амьдарцгаадаг. Харин тэр бол юм бүхэн юу ч биш, ердөө юу ч биш, юу ч биш зөвхөн юу ч биш гэдгийг сайн мэднэ. Эцэг тэнгэр чи юу ч биш, чи өөрөө чи юу ч биш, бүх зүйл хоосон. Бүх зүйл юу ч биш. Тэр мушилсан нэмсэглээд гялалдсан кофе чанагчтай баарны хажууд ирж зогслоо. Танд юу хэрэгтэй вэ гэж бармен асуулаа. Нада. Бас нэг соёот. Гэхдээ жижиг аягаараа
гэж зөөгч хүслээ. Бармен түүнд кофе аягаллаа. Гэрэл нь тод, тааламжтай, харин лангуун цэвэр биш юм да гэж зөөгч хэллээ. Бармен дуун руу харсан боловч хариуд нь юм хэлсэнгүй. Яриа дэлгэхэд цаг хэтэрхий оройтсон байлаа. Дахиад хийх үү гэж бармен асуулаа. Үгүй дээ, баярлалаа гэд зөөгч гарлаа. Тэр бар юм уу элдвийн харанхуй нүхэнд дуурайгүй. Цэвэрхэн сайн гэрэлтүүлсэн кафе бол огтөр хэрэгэв. Тэрвэр одоо өөр юу ч бодлогүй, өөрийн гэр, өөрийн өрөөрүүгэн аалхна. Орон дон орон, тэгээд эцэст нь үүрээр унтна. Эцсийн эцэст магадгүй ердөө нойр жаахан хулжсан бизгээд санчихыг хэмээн тэр өөртөө хэллээ. Хүмүүст ийм зүйл зөндөө л тохиолддог доо.